Game Point podcast-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ подкастыг та бүхэн Premier Sports-ыг суугаар болон YouTube channel-аар лав гарагт хүлээн авч үзэх боломжтой байдаг. Ингээд ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон. Манай подкастын үйлдвэрлэлийн ерөнхий ивент гэдэгчээр Social Pay ажиллаж байгаа. За Social Pay та өөрийнхөө найзаа ураад өөрөө хэрэглэгч болсноор та хоёулаа Apple Pay, Google Pay гээд дэлхийд дахинд хэрэгэлдэг төлбөр тооцоо хийдэг энэ цахим хэвтэмж системийг Social Pay-гээр дамжуулан хэрэглэх боломжтой болсныг дуулгахад таатай байна. Тэгэхээр найзаа ураад найзтай таны урилгыг хүлээн авах юм бол та хоёулаа урамшуултагаар Social Pay-гээ ашиглаарай. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найзаа урийн аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найзаа урих бүртээ 5,000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоотой 10,000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаач хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтай ч гэсэн бэлэг бариарай. За бидний үндсэн ярианаас өдөө мэдээж өрнөд бүсийн цуурлын шгшээ цуурлын тоглолтоос эхлэн тэгээд үзэгчдээсээ хүлцэл өч яд бол ханиад төрсэн байгаа учраас хоолой маань бас нэлээд сөнгөдөд байгаа учраас баг ярьж болцсон шүү. Тийм болохоор од их ярьж магадгүй. Өчигдөр NBA-гийн түүхэнд бүсийн финалийн түүхэнд магадгүй хамгийн шилдэг тоглолтуудын нэг гарлаа. Хоёр удаа нэмэлт цаг сунгаж тоглосон тоглолтод San Antonio Spurs ялд байгуулснаар цуурлыг эсрэг багийн талбай дээрээс нэг тгээр эхлүүлж байна. Тэгээд цуурлыг гэж хэлээд байгаа шалтгаан маань юу гэхээр бүр онцолж хэлээд байгаа нь юу гэхээр энэ чинь Oklahoma City Thunder багч нь өнгөрсөн жилийн авраг, энэ жилийн бүсийн тэргүүн баг, NBA-гийн тэргүүн баг 8 тгээ явж ирсэн тэр супер баг шүү дээ. Яг юу болоод өнгөрч байгаад. Ер нь энэ цуурлын талаар яриа. Би бас дундуур нь чамаас 3 дахь удаа нэг асуултыг асуунаа дахиад. Мэдээж энэ бол хүм үзэгчдийн одоо NBA-с гэсэн хүмүүс сонирхдаг хүн болгоны хүлээжсэн цуврал finally эхэллээ. Тэгээд цувралын эхний тоглолтоос юу анзаарэгдсэн бэ гэхээр яг л улиралд болсон үйл явдал яг тэр чигээрэл харагдлаа. Улиралд San Antonio Spurs OKC 4 тоглолт 5 тоглосон. Тэнд зөвхөн нэгт нь OKC хоцсон баг тий. Тэгээ бусад бүх тоглолтод San Antonio Spurs хоцсон. Тэгээд яг тухайн үед бол бүгдээр л ярьж байсан. Ер нь бол OKC ганц зогсоох баг нь San Antonio Spurs-ийн биш үү гэж яригдчихсэн. Яг тэр дүр зураг, яг тэр чигээрээ эхний тоглолтын дээр харагдлаа. Өчигдөр OKC-ийн хувьд бол одоо бидний жоохон юг одоо нүдийг бүлтийлгэж амыг ангаалгасан ганц хоёр зүйл харагдлаа. Нэгдүгээр төвийн тоглогч нар болон одоо хүчний тоглогч нар Chet Holmgren, Isaiah Hartenstein яг Wemby, Victor Wembanyamaгийн өдөөс яаж тоглосон бэ? Ямар үр дүнтэй байсан бэ гэдэг нь нэгдүгээр маш том асуулт гарч ирсэн. Хоёрдугаар Shai Gilgeous-Alexander MVP авсан өдрөө MVP одоо зарлж цом авсан өдрөө яг MVP шиг ер нь бол харагдсангүй гэж миний хувьд харсан. Ялангуяа эхний хагаст бол баг маш муу тоглосон гэж миний хувьд дүгнэж байгаа. Тэгээд бас Lakers болон Phoenix Suns багууд дээр харагдсан одоо OKC-гийн тэр нөгөө зузаан бүрэлдэхүүн одоо deep bench нь ерөөсөө тэнд харагдсангүй. Одоо жишээ нь AJ Mitchell жишээ нь өчигдөр 8 он авсан уу те 4 он оч юм уу. Jared McCann бас харагдсангүй. Jalen Williams баг тоглосонгүй. Яг 10 минут тоглосон байна. Гэхдээ өөр нөлөөг үзүүлсэнгүй. Тэгээд яг ингээд өдийг өнөөдрийг хүртэл харж байсан бид нар OKC өчигдөр бол ерөөсөө харагдсангүй л гэж миний хувьд хэлэх гээд байна. Тэгэд энэ харагдаагүй гол шалтгаан нь мэдээж San Antonio Spurs багийн хамгаалалт. Spurs Victor Wembanyamag талбай дээр байгаа үед Oklahoma City Thunder баг ер нь бол 50 довтлоод 16-ыг нь хийсэн. Wemby суусан тэр 9 минутанд 16 довтлоод 10-ыг нь хийсэн. Wemby талбай дээр байхад 16 фитээс дотогш ер нь бол маш цөөхөн удаа довтлож. Ер нь довтлооныхын дунд чинь 16 фитээс 16 фитийн зайнаас явагдчихсэн. Wemby суусны дараа 9 болж ойрцсон. Нэгсэндээ Wemby байгаа үед тэд бодтой талбараа орж чадахгүй байсан гэдэг
статистик өчтөрийн бүх одоо тоон үзүүлэлтээр харагдаж байна. Дээрээс нь чиний яг хэлдгээр Шэгилс Александр өчтөр талбайд байхад багаасаа хамгийн сөрөг үзүүлэлттэй буюу хас 15 MVP штэ. 51 минут MVP 24 оноо. Тэгээд биш ээ харин тийм Алекс Крусо ер нь бол өчигдөр маш сайн одоо бидний бас нүдийг бүлтгэлэхээр тоглолоо шүү дээ. 30 хэд он авсан бай. 31 он авсан уу те. Тэгээ 3-аас маш өндөр хувьтай шийдсэн. Ер нь бол тэгээгүй бол ер нь бол энэ тоглолт бол ер нь блоуд авахд болоход бол үнэхээр ойрхон байсан юм шиг санагдаад байгаа миний хувьд бол. Тэгээ Виктор Вембаньямагийн үдээс тоглох ер нь бол ийм одоо том биетэй юу гэдэг ер нь жоохон хүчний тоглогч нар бол дутх юм шиг харагдлаа. Өчигдөр Алекс Крусо Вембаньяма дээр баг илүү хамгаалаад л шүү дээ. Чэд Хомгернс илүү. Тэгээ Алекс Крусо бол Вембаньямыг хамгаалаа. Тэгээд үүдээс нь 31 оноо авна гэдэг бол энэ бол өдөр болгон тохиолдоод байхгүй зүйл яг энэ зүйлийг бол энэ цувралын турш ингэж харна гэж бол миний хувьд бол бодохгүй. Яг нь Алекс Крусогийн хамгаалалт бол тэр чигээрээ байх бах, манлал бол байх бах, оноо авах тал дээр бол ер нь бол байхгүй л хэл та. Тэг 31 оноо Алекс Крусо 8-3 онооны шилдэг гэдэг энэ Алекс Крусогийн тоглолт биш л те. Тэгээд энэ зөв плей-оффын карьер хайч биш бүр NBA-ийн карьер хай тоглолт. Тэгэхээр карьер хай гэдэг чинь цор ганцудаа л гардаг хөхгүй. Тэгэхээр яг чиний хэлдгээр санал. Гэхдээ шүү дээ. Хойлоо цуурлын ихний тоглолт. Яарч дүгэлт хийгээд яах вэ? Одоо энэ чинь яг одоо байгаагаараа шууд ингээд ихний тоглолтод үзэж байгаа шүү дээ. Одоо энэ дээрээс өөрчлөлтүүд эхэлнэ. Тасгалжуулагч нар adjustment-ууд хийж эхэлнэ. Чиний хувьд шүү дээ. Одоо яг юг adjustment хийгээсэ гэж одоо зүгээр Oklahoma City Thunder-ын зүгс хүсэж байна. Гэхдээ adjustment хийх ч яг мэдээж ингээл одоо энэ тоглолтог ростераар одоо уусаа ийм deep roster bench-ээр ялангуяа илүүрэх гэж үзэх бах. Яа тэгэхээр өчигдөр одоо ингээ хардаа San Antonio Spurs ерөөсөө баг миний бодлоор чинь 9 хүний ротейшнээр тоглож байгаа. Гэхдээ эхний одоо 5 буюу одоо Devin Vassell, Champagne, Victor Wembanyama, Dylan Harper, Stephen Castle энэ төр баг 50 минут бүгдээрээ 50 минут тоглож байгаа байхгүй. Тэгээ бенчнес ганцхан Keldon Johnson 20 минут тэгээ бусд нь 10-аас доош минут тоглосон гэж бодохоор дараагийн тоглолтуудад болохоор аль тип одоо олон ротейшнээр явсан нь арай илүү одоо юу гэдэг арай илүү давуу талтай болов гэж бодоод байна л да. Одоо яагаад тэгэхээр эн чинь нэг тоглогчийг нэг тоглолтын дээр 45-аас 50 минут тоглолоо тавил энэ хүмүүс чинь ядар шүү дээ. Хичнээн нас залуу хичнээн атлетик хүмүүс байсан ч гэсэн одоо плей-офф ийм үр интенстэй физикал ийм тоглолтнуудад бол мэдээж ядарна. Тэгээ recovery хийх одоо хугацаа айгүй бага штэ. Нөхөн сэргийлт хийх хугацаа бага өнжөөл тоглож байгаа. Тэгэхээр зүгээр San Antonio Spurs-ийн хувьд бол яг одоо энэ ашиглаж байгаа ялангуяа эхний 6 тоглогч байна штэ. Тэдний одоо цаашдаа яаж тоглох вэ гэдэг нь сонирхолтой байна. Тэг өчтөрийн тоглолтод De'Aaron Fox байсангүй хэрвээ байсан бол бас ондоо л доо. Харин ингэж асуух гээд асуунаад хандарч байна. De'Aaron Fox байсан нь байхгүйсэн баг давуу тал болцсон уу гэж би хувьд харсан шүү дээ. Гэхдээ мэдээж De'Aaron Fox байхгүйсэн учраас San Antonio Spurs маш их бөмбөг алдсан л та. Клатч мөчид De'Aaron Fox шиг юм плей-оффын туршлагатай тоглож хэрэгтэй л дээ. Гэхдээ De'Aaron Fox байгаагүй учраас Dylan Harper-ийн тэр онцгой тоглолт өчигдөр хамгаалтан дээр тэр довтлогоон дээр тэр гарсан юм болов гэж бодсон. Гэх байж болох л та. Гэхдээ яаж ч бодсон De'Aaron Fox байвал Spurs бүр илүүлтэй. Яаж ч бодсон. Тийм ээ. Яг гоо Dylan Harper бол бас Alex Caruso ингээл 31 оноо авал яхад ингээд бидний нүд өрөө дээр гарч байгаа шиг Dylan Harper ч гэсэн яг ингээл 24-ын тоглолтыг үгүй биш 24 оног тоглолт болгон дээр аавна гэж л миний бод бодохгүй. UT-сэн сурал дээр лээ яг нэг хожигдчихжсэн биш Blazers дээр штэ яг нэг хожигдчихжсэн үед нэг тоглолт авсан штэ Dylan Harper. Яг тэрнтэй адилхан зүйл өчтөр болсон болов. Бас нэг юм байна зүгээр ингээд анзаарагдаад байдаг нэг цувралууд ингээд ондоо хугацаанд төгсдөг. Одоо жишээ нь San Antonio Spurs 6 тоглолт тоглоод тэгээд өнжөөд ороод ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт OKC 4 тоглолт тоглоод баг 7 хоног амарчлаа шүү дээ. Тэгээд ингээд орж ирэнгүүт нөгөө тоглолтын хэмнэлт одоо юу гэсэн хамгийн сүүлд тоглосон баг нь арай илүү
хурдан уусч ордог. Тэдний имлэр явцдаг. Тэгэхээр энэ зүйл жоохон ялгаа гарсан байж магадгүй. Харин дараагийн тоглолтын дээр яаж харагдах нь болсон юм байна. Одоо OKC чинь нэг тоглолт тоглолцлоо шүү дээ. Өнөө нэг энэ урт амралт чинь сайнаар нөлөөлнө бас муугаар нөлөөлдөг шүү дээ. Өрсөлдөөнөөс холдчихдаг. Тэгтээ шүү дээ. Цувралын ихний тоглолт нь одоо шинэ Миннесота San Antonio Spurs-ийн цувралын ихний тоглолт нь харсан. Миннесота ер нь нуруугаар илүү хүчээсэн. Гэхдээ тэр нурууны илүүг San Antonio Spurs баг талбайгаа одоо томруулж тоглоод өргөнөөр нь ашиглаад илүү задлж өгж байгаад тэр нэг өндрийнхэн давуу талыг үгүй гэдэг өөрсдийнхөө хурдыг ашигласан шүү дээ. Тэгээ яг одоо зөвхөн өчтөрийн тоглолтоос ингээ харж байгаад энэ Wembanyamаг яаж зогсоох уу гэдгийг мэдгүй 3-аас шидчихин 3-ын гаднаас алхаад орчихын тэгээ доор ноцолдохоор нэг эргээд дээрээс нь аваа шууд ингээд жоох хүүхдэд тоглож байгаа юм шиг хийчихин би яаж хамгаалах юм бэ зүгээр яг миний бодлоор ингэж бодсон зүгээр Wembanyamag аль болох будагтай толгоноос гадагшинлах шахаж гарах хэрэгтэй. Одоо Shea Tomgren, Isaiah Hartenstein хоёр бол яалтчгүй одоо өчтөр тоглосноос хамаагүй илүү физикал тоглохоос арга байхгүй. Тэр хоёр ажиллаа сайн хийхгүй бол хэрвээ Wembanyamad 20-с дээшээ самбар алдаад 41-ээс 49 дээшээ оноо алдах юм бол уусаа энэ бол Spurs-ийн очих юмч боломжгүй. Би тэгэхээр аль болох одоо юу гэдэг авах оног нь багс хязгаарлаад 20-с дээшээ бол оноо авах л та. Гэтэ 20 дотор барай. Тэгээ Victor Wembanyamag самбраас тэр бөмбөг авдаг. Одоо тэр самбарт эзэгнээд байгаа тэр эзэрхийллийг л ер нь багасгах хэрэгтэй. 10 хавцаа одоо 25 юу гэдэг чи хэцүү байх хэрэгтэй. Биш ээ самбар чи хэд авлаа? Хэдэн самбар авсан? Өчтөр 15 самбар. Тэгээ тэр нь 15 самбар гэдэг чинь арай их байхгүй. 10 дотор байвал биш ээ одлаа 24 самбар. Харин тий 24 самбар гэдэг чинь төм мож байгаа сте. Хитрхи их самбар алдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг хязгаарлахын тулд одоо будагтай талбайнаас л аль болох гарах хэрэгтэй. Шахаж гарах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг энэ байдлаар тоглох юм бол Victor Wembanyamag зогсоох үнэхээр хэцүү байна. Хоёр дахь нэмэлт цагт Victor Wembanyamag ганцаараа оглох хүмүүс хэдий танаас илүү оноо авсан байсан шүү дээ. Тэгэхээр одоорда улиралд энэ хоёр баг нөгөө нэг NBA-ийн цомын тэмцээнийг оролцуулаад улиралд 4 тоглолцсон мөлөө 5 тоглолцсон мөлөө. Тэгээд эн чинь юу яаж байгаа штэ. Улиралчингаа энэ багийг ингэж хожоогүй байж яг плей-офф ихний тоглолтонд дахиад юуч бэлдээгүйгээр орж ирж байна гэдэг надад амар хангалтгүй санагдсан. Ямар нэгэн тийм өөрчлөлт ч юм уу нэг юм ихний тоглолтод талбаанд давуу талаа хамгаалах үүрэг нь OKC-гийнхэн баггүй юу. Тэгэхээр тэд нар Wemby-г зогсоох ч юм уу тэр нэг сюрприз хамгаалтыг уг нь тэдний зүгээс үзүүлэх хэрэгтэй байлаа шүү дээ. Тэгсэн чинь өчигдөр San Antonio сюрприз барьж байгаа байхгүй. Ямар сюрприз барьсан гэхээр яг Lakers-ийн хийсэн Shea Gilgeous-Alexander дээр хийсэн давхар хамгаалтыг яг тэрийг хийсэн. Бүр JJ Redick-гээс баг уцаар асуусан юм уу бичлэгийг нь үзэж байгаа юм зүг. Энэ юм биш тэгэл хийсэн байгаа байхгүй. Тийм учраас Shea өчигдөр MVP шиг тоглож чадаагүй байхгүй. Зөрүүлээд энэ үед Оклахомаа өөрсдөө яадаг хөр өөрсдөө хамгаалтан дээр хаздаг нохоо шиг байдаг байхгүй. Өчтөр тэр хамгаалт харагдаагүй. Тэр хамгаалт нь одоо хинээс хэрэгжих хэрэгтэй юм гэхээр өстөл самбараас л эхлэх хэрэгтэй юм шиг байна л да. Тэгэхээр би бол одоо зүгээр бид ингээд өөрсдийнхөө одоо NBA-гийн сонирхогч, NBA-гийн подкастууд, NBA-гийн сэтгүүлчд бүгд л янз янзын таамагуудыг дэвшүүлж байна л да. Гэтэ яг юу хийгээд хэнийг Wemby дээр давхар хамгаалтыг өгөө тэндээсээ яаж буцах уу гэдгээ дасгалжуулагч нар тооцоолох хэрэгтэй. Ямар ч байсан Алекс Карусог нэгийн эсрэг нэг хаяад амжилт олохгүй гэдэг нь бол тодорхойлчлаа шүү дээ. Тийм. Тэг намхан хүний чинь нэг эргээл Wemby ядж хахад ямар онцгой өндрүүлээ. Тэг бид нар угаасаа хараа Стеф шиг юм шидэгчтэй өмнө NBA тулгарч ирсэн үгүй. Тэг яаж хамгаалах нэг хэсэг учрыг олохгүй байгаадаа сүүл одоо гэдэг учрыг насны яваад ирэхээр арай гэж учрыг олж шээ. Wemby гэдэг чинь энэ жил 22 настай плей-оффд анх удаага орж иж байгаа тоглогч байхгүй юу? Бид нар өмнө ийм бүх юмыг чаддаг ийм төгс би Wemby гэлж Wemby бидний
сагсан бөмбөгийн түүхэнд харж ирсэн хамгийн төгс тоглогч бол Wembanyama. Бид нар Wemby-тэй ойрхон хамгийн төгс тоглогчийг юун дээрээс харж ирсэн бэ гэвэл хүүхэлдэйн кинон дээрээс Space Jam. дэлхийн хамгийн шилдэг тоглогчтой байсан хүүхэлдэйн кинон дээрээс л дайсны талаас нь харж ирсэн байхгүй. Тэрэн шиг юм өндөр төсөн мөртлөөс 3 шиддэг, ордог шиддэг. Тэгээ дээрээс нь хамгийн гол нь IQ-тай ийм тоглогч бид нар өмнө харж байгаа. Тэгэхээр энэ хүний чи яаж хамгаалах уу гэдэг учраас яг үүндээ NBA-ийн олохгүй байгаад нь шүү дээ. Тэгэхээр шин зүйлийг бодож олох хэрэгтэй. Тийм өчтөрийн тоглолт шүү дээ те. Хоёр одоо юу яасан тийм үү? 2 овертайм болсон. Тэгээ ер нь бол ингээд бүх ингээ үзүүлэлтийг харах юм бол яг 2 баг хоёулаа баг л бараг л адилхан тоглосон. Ганц илүү гарсан зүйл San Antonio Spurs бол 61 ребаунд болсон. 61 штэ. Тэгээд OKC 40. Тэгэхээр 21 ребаундэр илүү байхгүй. Тэгээд Painted авсан одоо будагтаа талбад авсан оноо Spurs 52, OKC 38. Тэгэхээр Wembanyama будагтаа талбаас гаргаж ажил. Аль болох холдуулж ажил. Энэ зүрх байрлах болов уу гэж миний хувьд бодож байна да. Өчигдрийн тоглолтыг Wemby ер нь бол одоо юу гэдэг тэгж өөргөө хуцлаад дайс нэгт Chet эсрэг тоглохоор өөрийгөө 100% ажилтдаг. Хоёрт яг өчигдөр MVP-ийн цом гардуулах ёслолын ажиллагаа ордонд Wemby-гийн нүдэн дээр болсон шүү дээ. Тэр бүтэн юу яж байлаа шүү дээ. Цом гардуулах ёслолын ажиллагаа болоод тэнд комиссар Адам Силер өгүүлээд Shea ингээд цомоо өргөөл Wemby тэр зүг рүү нэг ч харахгүй л шүү дээ. Тэр минутын турш нэг ч удаа тийш хараагүй. Дандаа л доош хараад тэр нөгөө ийм сэтгэл зүйтэй тоглогч ямар ховор байдаг гэдэг бид нар мэдэн шүү дээ. Ийм сэтгэл зүй бид нар цөөхөн тоглогчоос харжсан. Тэр Wemby-гийн бүх юм нь төгс байх гэдэг юм л да. Одоо энэ залууд яг ямар дутагдaltaй тал байна гэдгийг л өсөлтөгч багийн скаутын баг нь л хайж олох хэрэгтэй байна. Мэдээж дутагдaltaй тал гэх юм бол биеийн хүч жоохон Никола Йокич яаж чиж байгаа л аргалчаад байдаг гэсэн чинь биеийн хүчээр илүүрхэл. Гэтэ Йокич шиг тийм ур чадвартай байж ич Wemby-г хамгаална гэх юм бол өөр Йокич шиг тоглож бас байхгүй шүү дээ. Тийм ээ тийм. Тэгэхээр маш олон асуултын нэмдэг байна. Гэхдээ цуврал дөнгөж эхэлж байна. Дөнгөж ихний тоглолт би OKC-г ямар ч байсан adjustment хийгээд хариу зүйл хийж чадна гэж бол итгэж байна. Угаасаа хүлээж байна. OKC юу ч тэ энэ цувралд favorite байгаа. Хожих магадaltaй баг нь байгаа. Цуврал. Нэгд тоглолтод хожигдсан ч гэсэн OKC цувралд ялах одоо магадлал өндөртэй баг нь хэвээр байгаа. Тэгэхээр энэ цуврал бол бид одоо ингээд ихний тоглолтыг OKC алдж байгаа ч гэсэн энэ цуврал цаашаа маш удаан үргэлжлэх нь тодорхой болж байна гэсэн үг. Гэхдээ би хамгийн анхны асуултыг чамд 2 сар үед асуулаа. Тэг санагдах юм. Сая тэгээд 3 сар, 4 сар, 3 дахь энэ баг 4 дахь асууж. San Antonio Spurs баг авраг авахд бэлэн болцсон юм биш үү? Дахиад асууя. Тийм яг ихний тоглолтыг OKC хожигдсан ч гэсэн favorite хэвээрээ байгаа. Тийм яагаад Spurs хожигдохгүй гэвэл ерөөсө хэлсэн шүү дээ. Skill бүгдээрээ байна. Бүх сайхан залуу тоглогч байна. Тэдэрт авьяас байна. Ганцхан зүйл байхгүй. Одоо энэ урт юунд одоо хэр туршлагатай байж чадахгүй туршлага гэдэг зүйл нөлөөлөх болов уу гэж би бодож байна. Өөр тэднийг зогсоох юм зүйл бол байхгүй юм шиг шүү дээ. Өчигдөр бол туршлага ер нь бол дутсан шүү. Айгүй олон зүйл дээр тэр төгсгөл рүү байруулад ирэхээр сандарж байгаа, довтолж байгаа зэрэг нэ. Стефан Кастл яг Wemby-гийн шийдэх 3 бол амар хэрэггүй 3-с орцсон л болохоос. Яа гэхдээ Wemby ийм шийдэлтийг бол өмнө бас хийжсэн шүү. Анх удаага бол биш. Цаашдаа ч хийх байх иймэрхүү шийдэлтийг. Алекс Каруса дахиж 8 удаа 3-аас оруулахгүй байхгүй. Тэгэхээр би Chet Holmgren талбай дээр 40 минут тоглолцоод 40 минут байгаа хардъя. Тий, 41 минут тоглолцоод 8 оноо 8 самбартай талбай дээр хасах 7 үзүүлэлттэй баймаарг байна. Тэгэхээр би Oklahoma City Thunder Chet Holmgren-ийг яаж өмнөх цувралууд шиг идэвхтэй байлгах тэр хаана байрлах вэ гэдгээ тасгалжуулагч нар сайн бодох хэрэгтэй. Мэдээж амаргүй байна. Яг бол Wemby байгаад байгаа учраас. Гэхдээ Chet Wemby-г хооронд нь тулуулах уу эсвэл өөр хүмүүстэй тулуулах уу гэдэг маш олон
одоо тийм зохион байгуулалтын асуудлыг Оклахомад хийж чадах юм бол чадах боломж нь байгаа даа. Яг л хангалттай зузаан сэлгээтэй учраас. Гэхдээ энэ цуврал маш гоё болно. Урт удаан үргэлжлэнэ л гэж бодож байна. Геймпойнт подкаст үргэлжилж байна. Бидний дараагийн ярих сэдэв бол плей-оффын 2 дугаар шатнаас мултарсан. За гэхдээ цувралын эхний тоглолтыг бас хожичоод сюрпризтэйгээр одоо юу гэдэг цувралыг тэргүүлж гисэн ч гэсэн харамсалтай нь сүүлийн тоглолтуудад 30 гаруй онооны зөрүүтэйгээр хожигдож улирлаа дуусгасан Minnesota Timberwolves багийн талаар ярих гэж байна. Minnesota Timberwolves баг хоёлаа ярьж эхэлж байхад баруун өнгөрсөн дугаар дээр ярьж эхэлж байхад чинь боломж стил байсаар байсан шүү дээ. Ялах боломж. Гэтэл одоо хоёлаа тэдний улирлыг нь хаацсан ирээдүйд яах вэ гэдэг талаар ярих гэж байна. Одоо Minnesota Timberwolves баг яг одоо байгаа бүрэлдэхүүнээ задлах ёстой юу эсвэл дахиад жоохон сайжруулад иргэжил орж ирэх ёстой юу? Яг одоо гэрээ контрактад одоо юу гэдэг байдлыг харахаар шүү дээ. Энэ дуусаа энэ бол тулцсан байгаа байхгүй. Энэ баг уу? Тийм баг тулцсан байгаа байхгүй. Одоо тэгээд энэ чинээс ер нь бол зайвал маш хурдан энэ жил Ай Дусум free agent Highland Ingles биш Joe Ingles Mike Conley Kyle Anderson гэдэг эдгээр нь free agent байгаа. Тэнгүүд гэтээ эдрийн цайлангууд чинь ерөөсөө нэмэгдээд нэг 10 хэдэн сая л байгаа штэ. За 20 сая. Гэхдээ эн чинь баг ростерын тал нь штэ. Ростерын талыг 20 сая дахиад нөхнө гэдэг бол ер нь бол миний хувьд бол ямар ч боломжгүй юм шиг санагдаж байна. Тэгээд эн чинь зөвхөн luxury tax-ын тулаад байгаа биш. Эн чинь 2 дугаар апрен руугаа тулчаад байгаа байхгүй. Бараг яг 2 дугаар апрend бараг хүрээгүй. Тэгээд ингээд харахаар яалтчгүй одоо энэ чинь солилцоо 8 хийхээс өөр арга байхгүй. Гол нь хэнийг солих вэ гэдэг л том асуудал байна. Одоо чинь Rudy Gobert, Julius Randle хоёр нийлээд 60 бараг 70 саяын гэрээтэй ирчихэл. Би нэг мэдээ харсан байхгүй юу? Minnesota Timberwolves баг Anthony Edwards, Jaden McDaniels, Naz Reid 3-ыг тэр Juan Beringer үлээ нэг юм энэ жилийн авсан рүүки тоглогчтойгоо 19 настай энэ дөрвийг авч үлдээд бусдыг нь бүгдийг нь одоо ингээд солиход бэлэн тим төлөвлөгөөтэйгээр оф сизон эхлүүлж чинь гэсэн баггүй. Тэг би бол Julius Randle бол одоо яг саяных шиг цуурлын дараачаар бүр Julius Randle-ыг зайлуулъя гэж хүсэх нь бүр тодорхой баг. Julius Randle сая хожигддаг 6 дахь тоглолтын дээр 3 оноо авсан уу? Тэгсэн. Ер нь бол Julius Randle хамгийн ихний тоглолтоор маш сайн тоглосон. Victor Wembanyama ер нь жоохон физикал тоглоо. Бид хоёр юу гэж ярьжлаа. Ингэж тоглох юм бол ер нь бол юутай боломжтой байна гэсэн. Яг тэр тоглолтыг ерөөсөө үлдсэн 5 тоглолтод ерөөсөө харуулаагүй. Ер тэр Julius Randle ерөөсөө орж ирээгүй offense дээр ч хамгаалтан дээр ч аль алин дээр харагдаагүй. Тэгэхээр энэ одоо энэ чинь ирэх жил 33 саяын гэрээтэй байхгүй. 33 саяг авж байгаа юм хүмүүс плей-оффд ороод ирэнгүүт одоо энэ аваргууд контендер багууд эсрэг ингэж тоглох юм бол энэ бол ямар ч хэрэггүй 33 сая л байна л та. Тэгэхээр яалтчгүй энэ гэрээг бол хөдлөх бол хамгийн түрүүний одоо биш нүүдлэх болов миний бодлоор. Би харин тийм тэгж үзсэн. Одоо би чи Timberwolves-ийн GM байх юм бол за хамгийн түрүүнд хөдлөгээ том гэрээнүүд л хөдлөн шүү дээ эхлээд. Тэгэхээр хөдөлгөөг ивэл Julius Randle дараа нэг Rudy Gobert гэрэн болов. Би болохоор Rudy Gobert-ыг хэрвээ солих юм бол Minnesota Timberwolves баг хизээч дахиж энэ шатанд хүртэл ингэж өрсөлдөхгүй болов гэж бодоод байгаа. Gobert мэдээж зарим тоглолтод сул тал болдог. Гэхдээ Gobert сая яалаа да тийм үстэй. Jokic-ийг яалаа, Wemby-ний тоглолтуудад яалаа. Gobert-ийн тэр хамгаалтгүйгээр бол 20 дугаар шатнд шалгахгүй л байлаа штэ. Тэгэхээр Julius Randle-ыг бол орлуулж болох үү? За Gobert-ыг бол би орлуулж болохгүй тийм тоглогч гэж өвдө харж байна. Яг одоо бол. За яг зүйл ингэ бодол та. За Anthony Edwards мэдээ солигдохгүй. Тэр бол одоо юу гэдэг хөдөлшгүй үнэн баг. Тэгээд дараа нь за Rudy Gobert-ыг авч үлдэх юм байна. Jaden McDaniels бол маш хэрэгтэй үүргийн тоглогч.
Тийм ээ. 26 сая бол эх жил 26 сая маш сайн эрэхтэй. Назрид 23 саяар энэ багт 6 дахь хүний одоо Six Man-ы үүргийг маш сайн гүйцэтгэж байгаа гэж миний хувьд бол сая бол Spurs-тэй бол маш сайн тоглосон шүү дээ. Тэгэхээр ялтч аваад үлдэх бах. Тэгээд 33 сая ондоо байдлаар ямар нэгэн байдлаар сайжруулна гэх юм бол яаж сайжруулах? Маркет дээр хэн байх вэ? Гэлэлтэй. Харин тий. Тэгэхээр миний бодол шүү за. Энэ миний л бодол. Би бол Назрид гэдэг өндрөөр үнэлдэг юм. Яг гэх юм бол сайн шидэгч. Тэг бусны яг яа тий. Назри зөөр яг яад хариултаа надаа. Назри зөөр яг юу хийж чаддیں۔ Сайн шидэгч будагтай талбараар ерөн дайраад орчих чадвартай шүү дээ. Яг нь юуны ганц сул тал нь яг нэг тим айхтар сайн хамгаалагч бол биш. За. Гэхдээ миний хардгаар хэлээ зэ. Offensive Назрид хамгаалт маш муу. Хамгаалт мэдрэмж бүр маш муу. Самбарын тоглогч байж. Хоёрт Назрид шахдаг тоглолт бүр нэг ширхэгч байхгүй. Шахдаг ойлголт угаасаа баг гурын гадна зогсдог учраас. Тэгэд самбарын байрал тоглодог байхгүй. Тэгэхээр самбарын байрал тоглодог хүн нь довтлогоон дээр гурын гаднаар зогсчоод хойно хамгаалтан дээр самбартаа гарахаар сул тал болчиход байдаг бол Назрид бол амар overrated тоглож байгаа байхгүй. Би Назрид Julius Randle хоёрын нэгийг сонгох юм бол би Julius Randle-ыг сонгож авч үлдэн яг үүндээ. Гэхдээ одоогийн байдлаар бол миний харж байгаагаар Rudy Gobert, Jaden McDaniels, Anthony Edwards байхад Назрид хин хоёрыг хоёулангийн солиод багийг шинчилж үзвэл надад илүү сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Донте Дивинченцо equal-ээр л одоо тоглохгүй шүү дээ. Шинэ хагалгаанаас эргэж ирэх гэж бас нэлээд хугацаа зарцуулна. Тэгэхээр ингээд нэг хүн байхгүй болчлоо гэдэг угаасаа тоглоом дээр бодох байхгүй. Гэхдээ би энэ багт бол яг за Rudy Gobert, Julius Randle-ийн оронд хүн авчрыг гэх юм бол энэ багт дахиад одоо бөмбөг хандл хийдэг, бөмбөг залдаг. Тэгээд offense сайтай хүн хэрэгтэй л гэж байна. Одоо жишээ нь ганц Timberwolves-ыг зогсоочод байгаа нэг зүйл болохоор бид зөндөө цуврал дээр харлаа ш тэр. Хин дээр даблт чингууд, Anthony Edwards-ээр даблт чингууд. Дахиад тэр бөмбөгийг аваад ямар нэгэн зүйл хийх хүн байхгүй болчихдог байхгүй. Асуудал ерөөсөө тэнд. Тэгэхээр Randle-ыг уул нь бол Randle ажиллана байхгүй. Уул нь бол хоёр дахь хүн чинь Randle штэ offense дээр бол. Тэр ажлаа Randle хийж чадахгүй байхгүй. Тэгэхээр Randle-ыг ямар нэгэн байдлаар тийм одоо тоглогч болгох хэрэгтэй л гэж. Одоо чинь зүгээр ингээд төсөөлөе л дөө. Хэрвээ Anthony Edwards-ийн хажууд Oster Reeves байсан бол шалгандаад асуудал واخгүй. Тийм бөмбөг дахиад нэг плеймейкер үү? Тийм. Дахиад нэг плеймейкер байвал учиртай дээрэс нь Anthony Edwards одоо ингээд дабл тимд орчхороо юма хийж юу ч хийж чадхаа болчдөг энэ нэг тоглолтоо одоо засахгүй бол энэ хиддэх плей-офф дээр дараалж харагдчихна. Дабл тимд ороод үзэгч болчлоо шүү дээ. Тэрийг бүр багуудч мэддэг болчлоо шүү дээ. Тэгээд амархан дабл тимдэл Миннесотагийн бүх товтлогыг нурааж хаяал. Тэгээ одоо сая плей-офф нэг тоглолт авч гарсан аяа төсөн мүү? Энд анх удаа чөлөөтэйгэнд болж байгаа шүү дээ. Одоо энэ нэг гэрийн дуусаад чөлөөтэйгэнд болж байгаа. Тэгээ одоо 26 настай тийм залуу хүн биш аахгүй юу? Тэгэхээр одоо хэн илүү мөнгө өгж байгаагаар нь явах нь бол буруу ш. Тэгэхээр аяа төсөн бөгөө энэ манай багт хэрэгтэй гэж харах юм бол өөр багууд илүү цалиугүй авчихад бас л алдчихна. Тэгэхээр одоо байгаа бүрэлдэхүүн яагаад ч ирэх хүлрэл сайжрахгүй байгаа учраас би Назрид, Julius Randle хоёулангийн явуулаас л гэж үзэж байна. Назрид. Гэтэл миний бодлоор Назридыг бол авч үлдэх хөө. Назрид шиг өвөлдөл гитсэн л яг үү. Тийм Назрид шиг 23 сая би үзээд байгаа. 23 сая 25 сая зэл Назрид шиг тоглогч бол тийм overrated бол орохгүй байна. Би бол тэгж боддог шин. Болон цалингийн хувьд бол боломж юм багтах. Тэгээд угаасаа нэг айхтар рол нь бол 6 дахь 6th man штэ. Стартер биш. Гарна гэдэг энд хэрэлдээ суугаад байхгүй штэ. Гэхдээ одоо харалтаа 28 сая 25 сая Julius Randle 30 сая штэ. Тэгэл ямар ялгаа. Гарааны тоглогчтой л 35 сая. 33 сая 35 сая. Гэхдээ тийм гарааны тоглогч гэхдээ энэ чинь 6th man штэ. Ер нь бол
Яа sixth man гэдэг гарааны тоглогч биш ч гэсэн гарааны тоглогч байхгүй. Оруулж байгаа хувь нэмэр ер нь бол тийм шүү дээ. Би бол Лазаресыг over гэдэг боддоо. За гэхдээ ямар ч байсан Minnesota Timberwolves-ыг өөрчлөлт хийх ёстой гэдэг нь бол тодорхой. Гэхдээ энийгээ ч өөртөө мэдж байгаа. Гэхдээ хамгийн гол нь шүү дээ. Яг San Antonio Spurs Dylan Harper 20 настай. Victor Wembanyama 22 настай. Oklahoma City Thunder энэ баг ямар залуу тухай бид нар ярилтгүйгээр мэдж байгаа. Энэ хоёр багийн дамгаалын 90 үе одоо бүр дөнгөж эхэлж байхад багууд ер нь юм хийгээд хэрэг байна уу? Яа байлгүй бах те. Ер нь бол шууд хийж бооч юм гэж юу байсан бэ? Бол та. Тэгэх юм бол энэ чи NBA үзээд бид нар хэрэг байна уу? Жилд нэг OKC энэ хоёрыг нэг 7 тоглолцоо тэгээ амарцсан дээр юм шүү. Байлгүй бах. Одоо чинь ингээд за Milwaukee Bucks гэж солиорч байна. Timberwolves-ийг ингээ хараа л та. Gobert 33-тай, Julius Randle 31-тэй. Бусдын дандаа 26-аас доош шүү дээ. Anthony Edwards 24. Адилхан л тэдний чинь нэг үед л хамтлаа шүү дээ. Тэгэхээр энэ залуучууд чинь бас зүгээр бас ингээд хараа суугаад байхгүй л гэдэг. Ер нь бол тэгж бодчих. Тэгээд эдгээр дээр дахиад зөндөө одоо ингээд энэ жилийн драфт чинь нэлээд сайн тоглогч орж ирнэ шүү дээ. Тэгэхээр лиг бол улам сонирхолтой болж байна. Гол нь шүү дээ нэг үе өнгөрчийн дараагийн шинэ маш хүчтэй орж иж байгаа л хамгийн гоё. Одоо LeBron Curry энтрийн үе өнгөрчийн те нэг хэсэг бол жоохон drag хэлж жоохон удаа явлаа шүү дээ. Дуусах гадж байгаа юм. Гарч өгөхгүй юу? Унжихгүй юу? Дараагийн үе бол тэр чигээр ингээд нөгөө төм төхөд орж ирж байгаа нь л гоё санагдчих. Ялчгүй 90 үеийн эхэлж ийн л да. Wemby-гийн 90 үе эхэлж ийна гэж бид энэ подкастаараа энэ үйлрэлд бас их л цөөнгүй ярьсан да. Тэгээд плей-оффт ирээл мэдэрч ийн да. Gamepoint podcast үргэлжилж байна. Подкастын ерөнхий ивент тэтгэгчээр үе мөчний шингэн доктор Joint Movement Colcosum-ийн ажиллаж байгаа. Та хэрэг бэрцсэн бол гимтлээс иргэн ирж байгаа бол за суугаа ажил хийдэг мөн хэвтрийн дэглэмтэйгээр маш олон шалтгаанаар энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийг эмчнэр зөвлөдөг. Ягаад гэх юм бол энэ бүтээгдэхүүн таны үе мөчөнд хамгийн хэрэгтэй байгаа тэр эрдэс шимт бодисуудыг өгдөг сайн бүтээгдэхүүн нэг учраас Gamepoint podcast-ийн зүгээс санал болгож байгаа юм шүү. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Gamepoint podcast үргэлжлэж байна. LA хотоосод Сан Францискогоос ял та бүхэндээ хамт байгаа. Өрнөд бүсэд Minnesota Timberwolves багийн хүү одоо хүлээлтэнд хүрээгүйгээр улирлан дууссан бол нөгөө талд бүсийн тэргүүн баг Detroit Pistons баг цувралын 7 дахь тоглолтыг уг нь гэртээ хүлээж авсан. Гэхдээ энэ тоглолт бүр нүд талтрын дүр зурагтайгаар өндөрлсөн. Одоо энэ 7 дахь тоглолтыг гэртээ хүлээж аваад ингэж олон өнөө зүрхтэй хожигдчихсэн тохиолдол өмнө ховор баха. Тий хоор. Сая сүлд Филиос тэгж хожигдсон уу? Гэртээ биш лүү? Биш энэ чинь 7 дахь тоглолт биш шүү дээ. Биш лүү? Тийш дээ 6 дахь шүү дээ. Чи шүүд 7 дахь тоглолтын дээр нөгөө юу яадаг чинь Phoenix Suns чинь нэг амар даалц тожигддаг лөө яадаг лээ. Бас нэг тий. Бас нэг амар болдог чинь. Тийм ер нь бол цөөхөн шүү юм. Тийм зүйл бол тэр орн тохиолдог. Гэтэ яг угаасаа Detroit Pistons багийг би Orlando Magic-тэй тоглож байгааг нь хараад ер нь бол Cleveland Cavaliers дээрс энэ бол хожигдох юм байна даа л гэж би бодсон. Яагаад тэгэхээр би өмнөх дугаар дээр хэлсэн Jared Allen, Evan Mobley одоо том биетэй тоглогч эднийд байгаа болохоор улам л хэцүү болох болов гэж би бодож ирсэн. Тэгээ яг тэр зүйл болцсон юм шиг санагсан. Ялангуяа 7 дахь тоглолтоор Jared Allen олсон үнэхээр одоо юу тийм баг шак шиг тоглосон уу? Тэгсэн. Тий. 23 оноо 7 самбар. Evan Mobley 21 оноо, Donovan Mitchell 26 оноо, Сэлгэнээс Sam Merrill 23 оноо гэдэг. Бас нэг юм рол тоглож чин цоорол юу яцаа. Гэтэ хамгийн гол нь за энэ яг нөгөө нэг ялж байгаа баг угаасаа улирлан цаашаа үргэлжлээ явж байгаа.
Инстер Донон Мичэд бүсийн шигшэд анх удаа тоглохоор болсон. Одоо гэхдээ ялагдж байгаа багийн талаар яриа. Detroit Pistons багийн улирлыг юу гэж дүгнэх вэ? Хүлээлтэнд нөхөрсөн улирал гэх үү эсвэл disappointed улирал гэх үү? Дасгалжуулагч нь лав disappointed улирал гэж үзэхгүй байх гэсэн. Би ч гэсэн л тэгж үзэхгүй нөө. Маш сайн тоглосон. East-ийг нэгээр гарна гэдэг чинь бас маш сайн амжилтуудын нэг. Яг уу плей-офф юу тийм яг бидний бодож исэн шиг тийм сайн одоо үр дүн гаргаж чадаагүй ч гэсэн ерөнхийдөө ирээдүйдээ маш сайн баг болж чадах юм байна. Энэ залуучууд цаашаа хөгжөөд одоо өвшөө цаашаа амжилт гаргаж болох юм байна гэдгийг ер нь бол харуулсан л гэж би бодоод байна шүү дээ. Энэ жил бол нэгдүгээрт юу туршлага бас байсангүй. Яг Spurs-тэй адилхан. Гэхдээ хэрвээ туршлага суувал ирээдүйд аягүй сайн тоглогч нь одоо Cade Cunningham мэдээж All Star Томпсон, Асор Томпсныг бол би бол бүр амар сайн багтмаар. Ер нь бол хамгаалтын тал дээр бол энэ залууг ер нь бол ирээдүйд ер нь бол нэлээд хэдэн жил дандаа defensive team нэр нь бичигдэхээр team сайн хамгаалагч болсон юм байна гэдгийг бид нар харж байгаа. Зүгээр нэг хүн зүгээр сансанд хүрээгүй тоглосон нь бол мэдээж Jalen Duren нөлөө. Тэгээ бусдаар бол надад дажгүй юм шиг санагцсан. Гэтэ энэ баг дээр одоо юу нэмэх вэ гэвэл мэдээж шидэлт. Ер нь бол 3-аас шиддэг тоглогч нар хэрэгтэй байна гэдг нь бол харагдсан. Нэг тийм хөл байна да. Ер нь энэ жил бол маш сайн өнгөрөөлөө гэж би миний хувьд бодож байна. Одоо Detroit Pistons багийн 100 маш сонирхолтой болох байхгүй яа гэх юм бол Tobias Harris чөлөөтэй гэнт болно. Harris-ыг авч үлдэхүүгүй юу? Harris дээр бусад багууд бас санал тавих гээд байна. Тэгтэл сая Harris сүүлийн тоглолтод бас 5 хоноо авцсан. Нэг ч бөмбөг цаграгт оруулаагүй. Тэр мултарч байгаа тоглолтын дээр Kevin Huerter чөлөөтэй гэнт болж байгаа. Энэ тоглолцыг авч үлдэхүүгүй юу? Jalen Duren чөлөөтэй гэнт болж байгаа. Энэ залууд одоо хэдэн долларыг өгөх ёстой вэ? 5 жилийн макс гэрээ өсөдсөн тоглогч шүү дээ. Угаасаа баг авах гэж ийсэн. Сая гэсэн чинь цувралын турш, баг энэ плей-оффын турш юм муу тоглолцлоо шүү дээ. Плей-оффын турш юм муу тоглосон. Тэгэхээр яг restricted free agent л дээ. Яг restricted free agent чинь одоо нэг багаас хамааралтай free agent чинь нэг давуу тал нь юу гэдэг вэ гэхээр энэ хүмүүс ер нь бол яг маркет дээр байгаа хэмжээгээр нь л мөнгө төлдөг. Тэгэхээр бусад багууд энэ хүнд ямар одоо юу гэдэг цалин өгнө тэрийг л төлнө л дөө. Хэдэн жилийн өмнө дандаа ингээ одоо юу гэдэг restricted free agentтэй багуудад ер нь гай болдог гэх юм уу одоо тактикийн хувьд те. Нөгөө багтаа одоо юу гэдэг гай болохын тулд зориулаад саналын өсөгдөг байсан бол одоо тех боломжгүй болсон л да. Ер нь бол одоо 1-2 дугаар апрентэй болсон. Caps биш цалингийн цэсний одоо энэ дөрвчээ гэж чангалцсан болохоор тэгж яах төр бол үн хаях баг байхгүй л гэж бодож байна. Тэгэхээр яг л маркетер ямар үн хүрнэ яг тэр үгээр нь л Detroit авах боломжтой болов гэж бодож байна. Миний бодлоор бол Max бол одоо энэ хүн мартсан дээрээ. Харин тийм мартсан дээр биз тээ. Мартсан дээр. Өөрөө ингэж яг сони юм баг сэлгэнээс гарч тагсан Paul Reed нь илүү ашигтай тоглоодсон юм биз тээ. Тэгэд Jared Allen, Evan Mobley, нөгөө талд Wendell Carter Jr, Paolo Banchero явчихгүй шүү дээ. Энэ бүст энэ багууд байж л авах хахад жил болгон энэ одоо тоглогчдын эсрэг плей-оффт ингэж тоглоод идэх бол юу Max цаашаа эргэлзтэй л юм байна. Jalen Duren. Тэр Detroit Pistons багийн хувьд бас бодох л зүйл асуудал болчихж байгаа юм байлаа л дээ. Саяны тоглолтуудаас харахад нэг цуурлын эсрэг биш. Бүхэл бүтэн плей-оффын турш хоёр цуурлын эсрэг ингэж тааруу байна гэдэг. Багийнхаа хоёр дахь лидер болгоход зөв буруу. Дээрс нь Tobias Harris тоглолт болгонд юу гэж ингэ сайн тоглох уу гэжсэн. Тэгэл сансныг бодоход харин айгүй олон тоглолтод сайн тоглолцсон. Гэхдээ тэгэл үнэн нь хаачих уу? Үнэн тэгэл үнэн л байлаа. Тэгээд Tobias Harris яг хэрэгтэй мөчөд байсангүй. Үнэн нь хаачих. Ханти яг ингээд одоо ингээ хараад хаар Cade Cunningham хайж дахиад нэг багийн лидер хэрэгтэй байхгүй. Одоо Timberwolves бид Anthony Edwards-ийн хажууд нэг лидер хэрэгтэй байна гэдэгтэй адилхан яг Cunningham-ийн хажууд бас нэг лидер хэрэгтэй. Тэгээд тэр лидерийн Jalen Duren нь бол жингээ авч явсан гэхдээ тэрийг бол плей-офф дээр харуулж чадсан гэж шүү дээ. Гэхдээ биш тэгээд Detroit цалингийн цэс нь бол хангалттай байгаа. Тэгээд Jalen Duren алдахад
нэг харамсаар тоглож биш юм шиг харагдлаа шүү дээ. Одоо жишээ нь гинтл шиддэг болвол юу гэдэг дотлоон сайжирдаг юм бол Харин бараг яг үнэ гинтл тэгдэггүй юм бол харин бараг 40 сая 50 саяг өгчүүл надад чинь жинхэнэ одоо ингээд хөгжлийн тушаа болохоор энэ хүний скил сет нь шүү дээ. Яг ингээд бүр ингээд тулыг гэх юм бол хамгийн сайндаа Руди Гобер л болохоор байгаа шүү дээ. Ер нь тоглолтыг ингээд харах юм бол уг нас залуу да 22 настай Wemby тэлж зоохгүй. Тэгэхээр Wemby аль хэзээ нөгөө юунд хүрчээд байна л да. шиддэг болцсон, залдаг болцсон шал хамаагүй шүү дээ. Тэр Wemby ингэсэн мэт тэр нөгөө нэг илүү л дээ. сая нөгөө NBA төдийгээр үзчихсэн чинь 100 нөгөө Shaolin сүм өмд яваадсан шүү дээ. Бясалгал хийгээд. Тэр яасан бэ гэхээр нөгөө нэг тийм уян хатан байхтай сэтгэл зүгээ ингэж бэлдэж мэлдэх тийм зүйлд нь маш их сургасан гинэ. Шууд тэгээд тэр нөгөө Shaolin сүм өмд явж буцаж ирэнгүүтээ Хакимтай нөгөө бэлтгэл хийсэн шүү дээ. Тэр чи одоо яадаг вэ гэхээр санагдсан. Хаким гэдэг тиймэрхүү тоглогч нар чинь залуучуудад бэлтгэл өгдөг. За тэр нь төлбөр мөнгөтэй л баг бас тийм үнэгүй зүйл биш хэлэлгүй дээ. Тэгээ Хаким тэгж хэлсэн гэж аахгүй. Wemby хожих цаг ирнэ гэж битгий хүлээ. Харин тэрнийхээ төлөө ингээд зүтгээд хүр гэсэн байгаа байхгүй. Нэгсэндээ за би одоо залуу байгаа юм чинь хожих гэж яарад яах вэ? Зүгээр бэлтжиж цагаа хүлээж гэж биш. Яагаад энэ жил хожиж болохгүй гэдэг сэтгэл зүг Wemby-д суулгацсан байгаа байхгүй. Тийм учраас энэ жил ингээд дайраад байхгүй. Тэр гэтэл одоо Jalen дүүрэн 22-тэй одоо эхний 4 жилээ дуусгаж байгаа тоглогчийг бид нэр хизээ дараагийн төвшөндөө хүрнэ гэж жилийн 50 сая өгөх үү? Сон тэ. Тийм. Тэгэхээр ер нь л нэг алдлаа гэхэд бол бүр айхтар харамсаад байх болов харамсааргүй л болов гэж би бодоод байна шүү дээ. Тэгээд Detroit-д бол цалингийн зай байгаа. Ер нь бол хамгийн том гэрээ бол Cade Cunningham л байна. Tobias Harris бол энэ жил free agent. Kevin Huerter бас free agent. Энэ дундаас нэг жоохон эвгүй цалинтай нь юу юм байна да. Duncan Robinson 15 сая юм байна. Гэтэ зүгээр өөр нэг гаргалгаа байна. Өнийг өмнөх дугаар дээр ч бас ярьж байсан. Detroit Pistons баг за Jalen Duren юу гэж ийм ур чадвар жил болгон драфтаас ирэхгүй аваад үлдэж болоо. Жилийн одоо юу гэдэг Max-ийн биш Max-аас арай бага нэг. Тэгэх юм бол заавал нэг playmaker бүр зайлшгүй Cade Cunningham-ийн хажуу дахиад нэг playmaker авчрахгүй бол шидэлтгүй тоглогч. Osor Thompson шидэлтгүй, Jalen Duren шидэлтгүй. Тэгээд одоо Tobias Harris-ыг алдчих юм бол бүр шидэлтгүй болно. Тэгэхээр энэ жилийн амжилтад Detroit Pistons баг эх жил давтна гэдэг боломжгүй болно. Тийм учраас за окей бид нэр Jalen Duren-ыг мэдээж авч үлдэнэ. Тэгэх юм бол хажууд нь хэнийг байх вэ гэдгээс авал бодох хэрэгтэй. Тэгэхээр Tobias Harris ч юм бол харьцангуй тийм залдаг тоглогч биш. Ер нь бол сайн тоглогчлаа. Гэхдээ яг энэ плей-оффын тоглолтууд дээр үргэлж байхгүй болчиход байдаг учраас баг болгон түүнээс татгалцаар ирсэн шүү дээ. Анх удаа Milwaukee Bucks, Los Angeles Clippers, Philadelphia 76 баг энэ багууд шалтгаантай болоод татгалзаж ирсэн. Гэхдээ сайн залуучуудын хажууд сайн одоо гэдэг холбоос нь олон талд байж чаддаг нь бол үнэ. Гэхдээ өөр баг бас ингэж хараад авах гэж байгаа. Тэгээд Tobias Harris гэхдээ байхгүй болчих юм бол бас их орон зай өгүүлэх байхгүй Detroit Pistons баг. Тэгэхээр бас тийм эдрэтэй зун Detroit Pistons-ыг хүлээж ийн л гэж би хувьдаа хараад байна. Тийм. Гэтэ ирээд бол мэдээж гоё юм. Залуу байна. Лидер нь залуу байна. Тэгээд цалингийн зай зөндөө байна. Тэгэхээр free agent-ээр яг энэ бол нөгөө front office-ийн л эдрэлтэй. Тоглогчны хувьд бол нэг айхтар яадах юм байхгүй. Юм шиг санагдаж байна да. Яг одоо бид хоёрыг подкаста бичээд эдитлээд оруулж авах зор дорнод бүсийн шгшээд суурлын эхний тоглолт Detroit уучлаарай New York Knicks, Cleveland Cavaliers багуудын хооронд эхлэх болно. Donovan Mitchell 9 жилийн дараа анх удаага бүсийн финалд шалгарсан бол James Harden-ийн Houston Rockets багаас хойш анх удаага буюу 2018 оны одоо бүсийн финалаас хойш 8 жилийн дараа NBA-ийн бүсийн финалдаа иргэн ирж байна. Тэдний өрсөлдөгч нь харин New York Knicks баг. Энэ цувралын фаворит нь чиний бодлоор хэн бэ? Яагаад вэ?
Нью-Йорк Knicks гэж биелмээр байна. Аа. Яагаад тэгэхээр Нью-Йорк Knicks-ийн defense мэдээд сайн. Тэгээд маш сайн үүргийн тоглогч нартай. Матчап айгуу сайн таарна гэж би бодож байна да. Donovan Mitchell бол James Harden-ыг хаах одоо хамгаалах тоглогч нар тэдэнд байгаа. Яг өмнөх одоо юун дээр одоо раундд айгуу сайн тоглосон шиг яг тэрүүгээр тоглож чадах юм бол Нью-Йорк Knicks бол бүрэн боломж байгаа л гэж би бодож байна. Энэ жил ер нь бол энэ хоёрын Нью-Йорк Knicks гарах юм бол NBA Finals гарах юм бол 1950-д оноос хойш 50-д оноос хойш хэрвээ Cleveland Cavaliers гарах юм бол LeBron явснаас хойш анх удаа энэ хоёр NBA-ийн Finals гарахаар тийм сонирхолтой учраа тарчаад байгаа шүү дээ. Odds maker буюу нөгөө Las Vegas-ийн бооцооны компаниуд одоо болтол Нью-Йорк Knicks-ийг авраг авах магадaltaй 2 дахь биш 3 дахь багаар нэрлэж байгаа шалтгаан нь юу вэ? 3 дахь OKC Spurs хоёрын араас гэсэн үг. Тий. Хэрвээ ямар нэгэн азгүй тохиолдолд тэднэрт болох юм бол Нью-Йорк Knicks байгаа шүү дээ. Яг авраг авах магадлал гинтл юм л да. Дараагийн шатны талаар. Угаасаа манай үзэгчид ч маш их ярьж байгаа энэ жил өрөндөөс гарсан баг авраг болно л гэл. Яг тэр магадлалыг ч гэсэн Vegas-ийн бооцооны компаниуд л одоо харуулж байгаа. За гэхдээ энэ бол дараагийн шат. Аль нь одоо хоцсон баг нь одоо гэдэг тоглогчт нь анх удаага NBA-ийн финалд тоглоно. Тэгэхээр энэ бол өнгөрсөн жил Нью-Йорк Knicks баг энд ирээд Indiana Pacers багт маш игүү хожигдоод одоо харамсалтай хожигдоод удирдалтанд дуусчихсан. Уг нь бол тэд их цэгцэрсэн, бэлдсэн нэг алкогол хэрэглэхгүй те шинэ клубт орчоод шампансыг жуухгүй гараа авчихсан. Тэр уг нь Нью-Йорк Knicks баг штэ. Тэгсэн чинь хожиж чадаагүй. Плей-оффын цуурлуудыг харах юм бол матчап их чухал байдаг. Тэг ингээ харахаар Jared Allen, Evan Mobley самбартаа бол самбартаа. 2 плеймейкертэй юу. James Harden Donovan Mitchell 2 плеймейкер. Сайн шидэгчтэй юу. Шидэгч бол зөндөөгөр нэрлж болж байна. Сэлгээний холбогч байна уу? Dennis Schroeder байна. Сэлгээний төв байна уу? Thomas Bryant байна. Cleveland Cavaliers багт бүх юм байгаад байгаа байхгүй. Тэгээ удиралт ч гэсэн 3 тоглоод нэг л хоцсон л доо. Гэхдээ нэг хожигдсан тоглолт нь ердөө 2 хоногийн зөрүүтэй юм байл шүү дээ. Бараг 1.5 гээ хэлчихэж болохоор тэнцвэг хүрсэлцэн 2 баг байхгүй. Яагаад Нью-Йорк Knicks баг давмгаал юм гэж байгаа. За би бол ингэж л бодоод байна. Яагаад чи энэ бол зүгээр нэг тоомон дээр суурлаад байгаа юм биш. Гэхдээ Cleveland Cavaliers-ыг харахаар байна шүү дээ тий. Яг тийм consistent юу байхгүй байгаа байхгүй. Одоо тоглолт байхгүй байгаа. Donovan Mitchell одоо нэг 30-аас дээш оноо аваад James Harden бас 20-аас дээш 30-аас дээш оноо авсан тохиолдол хожигддаг. Гэхдээ тэр хоёрыг яг Donovan Mitchell-ээс гадна James Harden яг тэгж тоглох нь бол баг өдөр болгон болоод байхгүй шүү дээ. Үнжөөд нэг болдог те. Эсвэл 2 үнжөөд нэг болдог. Тийм орон гарын тоглолттой болохоор ер нь бол одоо юу гэдэг юм. Нью-Йорк Knicks-тэй харьцуулах юм бол итгэл бол үнэхээр бага байна. Тэгээд Evan Mobley ч гэсэн яг адилхан. Evan Mobley яг ингээд сайн матчаптай ингээд таарчихвал одоо Karl Anthony Towns-ийн үүдээс таарахад бол Evan Mobley яг бүр яг offense дээр ялаач гэсэн defense дээр нэг сайн байхгүй ч юм уу. Нэг тийм зүйл харагдаад байдаг байхгүй. Тэгээд Jared Allen бас байна. Jared Allen, Mitchell Robinson хоёрын бол матчап бол маш сонирхолтой. Бас тэр хоёр бол бие нэг cancel хийчихээр л тийм чадвартай тоглогч нар. Тэгэхээр ер нь ингээд явж ирэхээр багийн лидерүүдээр тусан. Тэгэхээр Donovan Mitchell, Harden нөө эсвэл хин одоо Cat Karl Anthony Towns, Jalen Brunson хоёрыг гэх юм бол Karl Anthony Towns, Jalen Brunson хоёр нь илүү clutch, илүү consistent тоглолтоо бим бол гэж би бодоод байна. Би наатан дээр чинь нүггүйгээд мэтгэлцгээр байгаа боловч үнэхээр бүх зүйлээрээ саналыг байгаад байна. Нью-Йорк Knicks багийн цувралд ялах магадaltaй гэдэг дээр. Яг гэх юм бол Donovan Mitchell, James Harden хоёрыг хамгаалах маш олон Нью-Йорк Knicks байгаа байхгүй. Зүгээр матч апаар нь бодъё да. Josh Hart, Bridges, OG Anunoby. За, тэнгүүд Jalen Brunson-ыг хий хамгаалах вэ Cleveland-аас? Энэ шууд энэ дээр ингээд хариултгүй болж байгааз.
За хоёр дахь нь Карл Антони Таунсыг хэн хамгаалах вэ? Мэдээж Моблey ч юм уу Jared Allen очих вэ. Гэтэ Карл Антони Таунс товтлохоогоор бол энэ хоёрыг дээр үнэхээр гангарах байхаа хамгаалтаар мэдээж Карл Антони Таунс дотооч гэсэн нөгөө хоёр нь Embiid биш байхгүй юу? Тэгээд асуудал тулгарсан ч гэсэн Mitchell Robinson байгаа шүү дээ. Тэгэхээр би бол түүний байралтаа бол санаа зовхгүй. Тэгэхээр Jalen Brunson-ыг хамгаалах хүн байхгүй. Нөгөө талд бол нэгээр нийлгээгээд хахад хангалттай болон хамгаалчих хүн байгаа даа л гэж New York Knicks багт хараад байна. Тэгээд хардаа би бол Mike Brown дасгалжуулагчийг магтмаар байна. Улирал нөгөө play-in цомын тэмцээнд төрүүлчээ тэрний дараа нэг унсан шүү дээ. Тэгэхэд хоёул ярьж ирсэн шүү дээ. Энэ бол дасгалжуулагч юм буруу биш. Энэ бол тоглогч шууд ингээд за бид нар бол алах юм байна, хэдэх юм байна гэд амарчгаар ингээд биеийн хөдөлгөөн болчихоо тэр сэтгэл зүйн асуудлаа гэсэн багийн уулзалт хийгээд тэр асуудал цэгцэрснээс хойш New York Knicks баг ингээд явсаар бүсийн финалд гараад ирчихэж байгаа байхгүй. Тэгээ бүсийн финалд гарч ирэхдээ хамгийн гол нь гэмтэл мэртэл маш багтай. Том Thibodeau өнгөрсөн жил санаж нод. Том Thibodeau өнгөрсөн жил нэг тоглолтоор нэг тоглогч алдаалсан шүү дээ. Ачааллын тулгаад. Одоо гэтэл эн чинь маш гоё амарцсан. Эн чинь Philadelphia 4 тэгэр шүрдчихэд бас 7 хоногийн амралтад орж иж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь бүр гэмтэлтээс Ануноби хүртэл бэлтгэлээ гэдээ хэлсэн хэрэг чинь сайн мэдээтэй. Тэгэхээр Mike Brown дасгалжуулагч өнгөрсөн уусаа багийн удирдлагуудын тавьсан шаардлагыг ч сайн биелүүлж гин хамаагүй олон тоглогчийг ашиглаж тоглож гин. Тэгээд Карл Антони Таунс, Jalen Brunson хоёр өнгөрсөн жилийнхээс илүү үр бүтээлтэй, илүү амрах минуттай тоглож чадчихээн л гэж би хувьдаа харж байна. Гэтэ яг өрсөлдөгч нь Philadelphia 76 баг 4-г байсан гэдэг чинь их хол зөрүүтэй байсны шинж болоо. Гэхдээ Detroit Pistons багт сая маш их асуудал байлаа шүү дээ. Тэгж яхад Cleveland Cavaliers баг Detroit Pistons-тай 7 тоглолт хийсэн байхгүй. Detroit Pistons-ийн хажууд New York Knicks баг бол сул тал их цөөхөнтэй дөө хажууд нь. Яг аврагын төлөө гараад ирэх юмд бид арай өөр зүйлийг ярина. Гэхдээ яг одоо байгаа матч ап дээр бол Detroit Pistons-ийн хажууд хамаагүй илүү баг байхгүй. Тэгэхээр алдаа гаргах орон зай Cleveland Cavaliers бүр баг. Тийм учраас New York Knicks-ийн цувралд ялна л гэж харж байна. Тийм тэгээ сайн мэдээ. New York Knicks өнөөдөр OG Anunoby өмнөх юунд раунд дээр бэртцсэн шүү дээ. Hamstring-ийн. Тэгээд тэр бэртлээс өнөөдөр эргэж ирэх юм байна. Тэгэхээр New York Knicks бусаал ер нь бол хүчтэй одоо өрсөлдөгч хിവэрэл байна л гэсэн үг л дээ. Тэгээд бас нэг юм ярихад зүгээр сонирхолтой хэлэхэд New York Knicks Finals гарсан NBA дулан New York хот одоо юу гэдэг юм. Бүр нь бол бүгдэнд нь байсан. NBA-гийн бүх 30 багт сайн гэж миний бодоод байгаа. Яа тэгэхээр орлогоо хуваадаг. NBA-гийн 30 баг бүгдээр орлогоо хуваадаг. Тэгээд урьдчилсан байдлаар Madison Square Garden-д болох тоглолтыг зараад эхэлсэн юм байна. Тиктийн. За. Тэгсэн чинь нүүрний игнэний судал хамгийн дээд нь $102,000 хүрч байна. 102,000. Нэг тоглолт шүү дээ. Нэг судал. Нэг тоглолт. Хос юм уу? Судал. Нэг судал. Тэгээ хамгийн дээдлийг нэ шүү дээ. Ер нь бол ерөнхийдөө бол дунджаар миний бодлоор тэр чинь за плей-оффын тоглолт гэхэд нэг 300-аас 400 болдог. Үнэтэй боллоо гэхэд ч тийм 300-аас 400 хавцаа болдог шүү дээ. Тэгсэн чинь 2500 хавцаа. Зүр ордонд орох үнэн шүү дээ наачаа. Тий. Oh my god. Арахгүй нэрээ NBA New York Knicks гараасаа гэж хүсгээр л тийм өвдөн хүсэл болов байгаа болов гэж би миний хувьд бол. Одоо үлдэж байгаа угаасаа дөрвөн багаас хамгийн том зах зээлтэй New York Knicks л шүү дээ. Гэхдээ NBA одоо энэ Америк ч гэлтгөө Монгол ч гэлтгөө ямар суугаар NBA-гийн финалаа үзэх вэ гэдгийг одоо бид хэлж өгье гэж бодод байна. Манай Premier Sports суугийнхэн ч гэсэн талаар мэдээлэл өгөөд эхэлсэн мөлий. Өнгөрсөн жилүүдэд жишээ нь Америк нэгдсэн улсад ABC буюу орон даяар гардаг ABC гэдэг сууг ESPN-ийн одоо дамжуулах багаар шууд дамжуулалт гүйцэтгүүлээд ABC гэдэг том өргөн нутгийн юу sorry тэр за ямар ч хэсэн нөгөө орон даяар гардаг. Орон даяар гардаг сууг дээр одоо
капитан биш. Одоо капитан биш гэхээр чи нөгөө гардаг байсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ жилээс эхлээд өрнөд бүсийн финал, NBA-гийн финал хоёр Amazon Prime-аар гарах болсон учраас ESPN, ABC хоёрын цуврал зөвхөн дорнод бүсийн финалыг дамжуулаад дуусгах юм байлаа. Тэгэхээр хараа файналыг үзэхийн тулд антенаар ч үзэхгүй, кабелаар ч үзэхгүй, стримээр үзнэ гэсэн үг байна. Тэгээ Amazon Prime-аар үздэг. Энэ тэгэхээр зөвхөн Монгол тулгарч байгаа юм биш шүү үзэгчтэй. Premier Sports уг яг адилхан нөхцөл байдалд орж байгаа. Яг гэх юм бол Amazon Prime Монголд үйл ажиллагаа явуулаад эхэлсэн учраас. Энэ үед цуурлын онцгой эрхийг энэ жилдээ Amazon Prime авж байгаа. Тэгээд тийм учраас Premier Sports цугийн шууд дамжуулалт зөвхөн дорнод бүсийн цуурлыг дамжуулаад энэ жилийн шууд дамжуулалт дуусна. Аяг жилийн тухайд солигдно. Өрнөд бүсийн цуурл бол NBA-гийн финалыг бусад телевизэд ABC одоо Америкт ABC, Монголд Premier Sports, Amazon болохоор дорнод бүсийн шигшээд цуурлыг дамжуулна. Гэх мэтээр ингээд ээлжлэх юм байлаа шүү. Тэгэхээр энэ бол маш одоо тийм том өөрчлөлт. Гэхдээ энэ өөрчлөлт NBA сайнаар нөлөөлж байгаа нь юу вэ гэхээр NBA-гийн плей-оффын тоглолтыг сүүлийн 30 жилийн хугацаанд байгаагүйгээр их хэмжээний хүн энэ Америкт үзэж байгаа гэж байна. Үзэгчийн тоо тэгж их нэмэгдэж байгаа. Сүүлийн 30 жил байгаагүй. Тэгэхээр энэ бол бизнесээ харах юм бол NBA хамгийн зөв сонголт байсан. Гэхдээ харамсалтай нь үзэгч бидний хувьд энэ бизнесийн модель нь бас өртөгтэй тусч байна. Тэгээ энэ өртгийг хэн төлж байгаа вэ? Мэдээж хэрэглэгч төлж байгаа. Нэг аппликейшнаар нэг телевизээр үздэг байсан бол хоёр зүйлийг заавал төлж үздэг болохоор болсон Америкт ч тэр дэлхийн олон орнд шүү дээ хамгийн гол нь. Дэлхийн олон орнд зөвхөн Монголд биш. Монголд ч тэр өөр одоо Amazon Prime ажиллаж байгаа. Японд ч тэр өөр хаан ч бүгдэнд нь энэ систем ижилхэн үйлж байгаа. Тэгэхээр Amazon Prime хэдэн долларын гэрээвлээ бод 76 тэрбум долларын гэрээ хийсэн учраас энэ бол ойлгохоос аргагүй юм нөхцөл байдалд бид орж байгаа шүү. Тэгэхээр харамсалтай байна. Би зүгээр Монголд одоор байхгүй гэсэн Монголдо NBA-гийн финалийн тоглолтыг ингээд жил алгасч үздэг болно, тайлбартай үздэг болно гэдэг бол зүгээр харамсалтай байна. Гэхдээ энэ бол NBA-гийн өөрсдийнх нь сонгож байгаа бизнес модель. Тэд сүүлийн 30 жил гадаад зах зээл рүүгээ өргөн хүрээнд тэлжсэн бол одоо энэ жилээс эхлээд дотоод зах зээл рүүгээ буюу NFL-д өрсөлдөхөөр тэр одоо юу гэдэг бизнесийн модельээ сонгоцсон учраас энэ платформуудын өрсөлдөөнд хэрэглэгч бид нэр илүү төлөхөр болж байгаа шүү. Тэгэхээр нэг ойлгож хүлээж аваарай л гэж хэлмээр байна. Тэгээд Game Point podcast-ийн дугаарыг өрөөд өндөрлж байна. Бидэнд хамт байсан та бүхэндээ баярлалаа. Podcast ерөнхий ивент тэтгэгчээр улирлын турш social болон Joint Movement Colcosm үе мөчний шингэн доктор ажиллаж байна. LA хотоосод Сан Францискогоос ял та бүхэнтэй хамт байлаа. Эх 7 хоногт энэ цуурлуудын дараагийн тоглолтын талаар эргээд ярилцахаар уулзах болно. Хамт байсанд баярлалаа.